Эрхэм улсын их хурлын дарга улсын их хурлын гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2024 оноос 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, хот суурин газрын төлөвлөлтийг боловсронгуй болгох, өрсөлдлийн хөгжлийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцчлалтын тухай анх дахь хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын их хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг улсын их хурал дахь намын бүлэг, зөвлөлүүд болон эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Өнөөдөр Монгол улсад 1 сая орчим өрх амьдарч байгаагаас 3.1 орчим нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцнд, үлдсэн хэсэг нь гэр болон стандартын шаардлага бүрэн хангаагүй сууцнд амьдарч байна. Агаар хөрсний бохирдлын дийлэнх нь их усүр эдгээр бүсээс шалтгаалж байгаа нь орон сууцчлалтын бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатайг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс орон сууцны ипотекийн санхүүжилтийн доктортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр, төрийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, аймаг бүрд мянган айлын орон сууц зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч 2016 оноос хойш төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд 1512 айлын орон сууцыг бүрдүүлж зорилттой бүлгийн иргэдийг хамруулад байна. Өрхийн орлогын судалгаагаар нийт өрхийн тал орчим хувь нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх бага болон дунд орлоготой. Залуу өрхүүдийн хувьд орон сууцнд хамрагдах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь төрийн өмчийн орон сууцны санг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байна. Мөн орон сууцны үн жил бүр инфляцийн түвшнээс давсан буюу дунджаар 15 орчим хувиар өсөж байгаа ч өрхийн орлого 11-ээс 13 хувиар өсөж байгаа нь цаашид иргэдийн худалдаа авах чадвар улам бүр буурах эрсдэл үүсгэр байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 20 мянган орчим орон сууц ашиглалтанд орж байгаа ч орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд газар хөгжүүлэлт, инженерийн дэд үтцийг хүртээмж дутагдaltaй байгаа нь орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгымцсан асуудал болж байна. Дэд үтцгөө газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болоод байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд орон сууцны эрэлт нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгааг илтгэж байна. Иймээс орон сууцны сууцчлалтын бодлогыг зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлах бус газар хөгжүүлэлт, дэд үтц, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргана. Зорилттой бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргана. Зорилттой бүлгийн иргэдийг төрөөсөө орон сууцнд хамруулна. Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн уялдуул цогцоор нь шийдвэрлэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимчхээс гадна урт хугацаанд иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэх юм. Иймд орон сууцчлалтын тухай анх дахь хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлцэх хэсгийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.